Fuck you. So what about the road? Oh, the road. Oh, I forgot the road. Oh shit. Fuck, the roads this is the worst I have ever experienced in my life. I have no idea how the cars are keeping together on these washboard roads. Манай эдэн Франц Германууд бол одоо болт гинөө чи. Бүгд сонирхож. Hello, we are the Goma on the road. We are a French family and we are traveling with our van for 3 years. 500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа ирсэн туршлагаас овоолцъя. Орчин яг газар ханаад одоо ус руугаа хөдөлж байна. Сая өглөө 8 гэж хөдлөөд одоо 10 цаг болж байна. 2 цаг нааш явсан юм уу? Сомоосоо гараад нэг 60 км л газар явсан шиг байна. За мөр унах чагаа гоё юм уу? Дагтж байна уу? Чи хэдэн мөр унах вүлээ? 3 мөр унах. 3 шүтлэн 1 соёолон. Дөрөв. Нэгийн чаанманд унна. Удлаар энэ наадам гэж. Энэ наадамд 3-ыг унна. Зөв. 2-ыг унна. Соёлонгоос чи унах юм уу? Ферүгэн. Зөв. 2-ыг унна. 3-ыг шаад. За чи юу хэлмээр вэ? Чи хэдэн настай? Би 15. Яа, честнэр надаас хөгш юм. За ойлоо штэ таас. Окей, надаас хөгш юм. Ер нь яриа өөрөө тий. Энэ саний жолоо ирж байгаа танаа аа. Хүү. Үгүй. Наа яач. Эдэн дээр цаад шарийнхан. Яач. Аа. Таны сайхан чөлөөтэй юу яач? Угаасаа хүн амтны чиний таньдаг хүн амт үзэхгүй. За. Чөлөөтэй нэг сайхан юм ярьдаг. Юу ярих? Аа тэгч. Ярьцлаган дарах юм. Жод идгээр ингэ. Одоо 10 дорн. Жooч. Ямар мөрөстэй өмлөх чинь? Оо, өстө тийм мэдгүй. Бэлчээрэн дэдэл төгсө гэж бодчих юм ба. Бэлчээрэн дээдээ. Аа. Тийм сургууль үүдээ юу? Шилбүр л мал дээр л гарна шүү дээ. Чи алстаа сайхан хийг үнэхээр юм. Энэ надаас л өгсөн санагдаад байгаа юм да. Яг амьдрал үтсэн тал дээр бол надаас их илүү баха. За уус орлоо шүү. Уус авах гэж их юм болж байна. Тэстэ юм үзэж байна да. Энэ 4 морил уралдах гээд байгаа юм. 3 шүтлэн 1 соёолон. Яг уралдуулахаас өмнө нэг хол зам адуугаа авч явж байгаа болохоор юу яадаг юм бэ л да. Одоо жишээ нь энэ тал дээр ч юм уу. Ер нь нэг амрааж хонолт юм байна. Нэг ч гэлтгүй 2 3 хаанаас очиж байгаагаас хамаарат тэгж хонолт юм байна. Дрон зэт ах юм. Аялж явал хүмүүс дроноор бичиж байгаа юм шиг байна да. Тэгэл нэлээд бэлтгэл ажилтай, нэлээд бэлтгэлтэй өөрсдөөсөө илүү морио одоо илүү амрааж тэгж авч явж очиж уралдуулт юм байна. Бага газар маань ийм газар овсын үлгий сумаас наашаа нэг 20 л явсан баг. Хортон засам руу гэнэ. Сэний хүмүүс нэг явж байгаа тэгээд хитэн нэг юм вайн гэж ярьдаг шүү дээ. Тийм машинууд ирээ зогсдог байхгүй. Тэгэхээр би одоо ямар хүмүүсийг болтоо монголчууд бол гээл гайхал батсан чи гадаад хүмүүс байна. Тэгээд би их сүрхий өөрхөн ортас юм. Хай юу болж байна. Тэр ингээ бахан яруу хүмүүс чинь
Франц хүмүүс юм байна. Тэгээд нэг нь болохоор Герман. Би одоо тэр Герман үнтэй намж явж байна. Тэгээд хаавар жанс нөгөө нэг офисын 100 жил болсон. Тэгээд Монгол авч ирээд 4 дахь хоног дээр явж байгаа. Тэгэхээр би асуусан хамт явчих болох уу? Намайг ингээд ус руу үргэлж хурч зам дээр нэг уучна гэсэн чинь окей асуудалгүй. Тэгээд өөртөө хамт явж байна. Энэ ах болохоор машинтай ганцаараа явд юм. Нөгөө хэд нь болохоор Ган Францад нэг машин болохоор тэр орж явж байна. Нэг иймэрхүү тэгээд цаанаартай тэгээд ингээд галтгоон байж идэг ширээ тий. Тэгээд ингээд ер нь л ховцсон байждаг шүүг юм байж идэг. Ах болохоор нэг иймэрхүү харагддаг төгөр байна. Тэгээд машиныхаа дээр нэм гоё юмуд наагдсан гоё. Тэгээд ингээд дандаа ингээд гэр бүлийн хүмүүс байдаг гин. Тэгэл ингээд эргчлээ өөрчлөлт байгаль эргэл баг юм таацсан. Энэ болохоор их чихэн гэр бүл гэж байна. Тэгэл ингээд юм байна. Яагаад ингэж хэлж байгаа гэсэн чинь өөрөө аялах дуртай, машин барих дуртай гэж байна. Өөртөө байсан бүх юм зараад тэгээд яг энэ машиныг аваад одоо энэ машиндаа ер нь амьдэрдэг юм байна. Би хэлдэг байхгүй хадад ирэх юм бол манайд ингээ ганц хоёр гонч болно шүү дээ. Эсвэл хоосон дараа сайхан би ямар ганц чинь. Надад бол баг ингээд явах гэж амар байдаг. Сүртэй чинь орчтой гэж юм болчихлоо. Хоолойдоо бүх юм чинь хэлчихдэг. Явтаж гоё хүмүүстэй уулзсан. Нөгөө хүмүүстэй бас хамт гоё ярилцаад өнөө оройд хон ингэж бодож байна. Улаан гомоос цаашаа нэг ойролцоогоор шороогоор 30 км яваад нэг хонох газар олсон гэсэн тэр газар руу хамт яваад хараа. Тэгээд ангилалтай эзэнгийн цэд уулзсан хүмүүстэйгээ уулзаад явж байгаа би бол. Гэж бодсон даа. Яг камплах газар дээр хүрээд ирсэн. Ийм газар хурж ирж камплахаар боллоо. Тэр гоё харагдчихээн тий. Ихэр гоё газар байна. Миний хамт явж ирсэн Герман ахын машин нэм. Тэгээ энэ ваныг 2 жилийн өмнө 60,000 еврогоор авсан гэж байгаа байхгүй юу. Монгол мөнгөөр хөрвүүлээд үзсэн чинь 250 сая төгрөг орчмоор ийм машин авсан болж харж байгаа юм л та. Тэгээ яг мэдээж тэнд машины үн өөр л байдаг байх. Тэгээ дотроо нэг иймэрхүү. Би энэ ч сууж ирсэн гэж жаад ах зөвшөөрвөл тухтай. Юу яана. Энэ болохоор нөгөө нэг хамт явж байгаа Француудын маань машин. Тэгээ хамаг юмнуудаа ингээ аваа явждаг зэрэг. Тэгээ хамгийн гоё нь болохоор ингээ машиныхаа дээр ийм одоо pop-up tent гэдэг л юу гэдэг pop-up roof ч үлээ. Тиймэрхүү нэртэй. Эсвэл чинь энэ нөгөө Монголд хийгээд машин дээр хийгээд байгаа газруудаас арай онцлогтой юм байл л дээ. Арай өөр юмар хийдэг юм шиг үлээ. Тэр Герман ахнадаа тийм ярьсан. Тэгээд манай Француудын маань хүүхдүүд тоглоом нь ичээд амар хөөрхөн. Et pour les mêmes, on a la même. Encore mieux. За бас нэг inner child байгаад байгаа юм ба би тоглоомын сонирхоод. За хүүхдүүд нэг иймэрхүү юмар тоглолт юм байна. Энэ юу юм бол гэж зүгээр гайхаад түлхээ үзсэн ч зүгээр гал арчиж идэгнэс. Зүгээр баахан зэвсэг явж байд юм шүү юм. Тэгээд ингээ бүх юм аваа явчихдаг юм байлээ. Яагаад ингэж дугуун доороо шулуу тавиад
энтлийнхаа дууг ухаж оруулж байгааг нь бол би өөртөө мэдэхгүй байна. Тэгээ ингээд л байж байна. Нөгөө машиныг нь харуулах уу? Ингээд бид нэр тойрч суух гэж байна. Хоол унд хийцгээгээ тэгээд нэлээд пивтэй байгаас бир явна. Тэгээд машин нэг иймэрхүү. Нөгөө Француудынх нь болохоор тэгээд дотроо ингээд суудал нь эргээ арчд юм шүү дээ. Жолооч байгаа суудал нь нөгөө тал руугаа ингээд эргээ арчдаг юм байна. Манай эд тэнцээ нэг юм тоглоод байна. Очиж сонирхно юу тоглож байгааг нь. You have to learn how to play, okay? What's the rule? Spike ball. Hard to explain. Just watch. Well, two teams, okay? Two teams. Yes. And you can... Come on. Yes. You can pass 2 times to your partner, Yep. and then you have to hit the net. Yep. And the other team has 2 passes. 6, 9. Ah! 7, 9. Allez hop. Fuck you. 7, 10, 7. Non, t'as... Non, elle passe là. Et en plus, elle... 10, 7. Non, mais regarde, tu fais la même. Elle passe là, elle est passée là. Non, papa, il a dit c'est comme ça, c'est égal. And to me, it has in the range of the body. And this is not the range of the body, it's over the head. Yeah. The first is not... Revenir ça. Tiens. Viens. Oui. За, tripod-оо авчирж хагаад давшиж үзнэ. Би сонирхолтой санагдчих байна. Би майхнаа яаж барьснаа харуулмаар юм биш. Чи бас эдрийг хөөхөн ийм нэг ч юу гэдэг вүлээд шууд ирээд модон дээрээ зоч тийм л. Нэ миний майх яах вэ? За ах эгч нартайгаа сууж байна да. Нэг иймэрхүү байдалтай. Тэг гэрэл нэлээ муугаа болохоор би сайн бичлэг хийж чадахгүй л юмс. Тэг ямартай ч навтай хамт ийшээ авчирсан ах маань миний камерт яриа өгье гэж байна. Тэг нэлээд нүүрэмг явах байна. Hey, I'm Pete from Germany. I'm traveling since 5 years in my camper van, the Fat Lady. And I made all the way from Germany through Poland, Belarus, Russia, and now Mongolia. It's my first few days and I will stay in total 4 weeks and then return to Russia and then Kazakhstan. Mongolia is amazing so far. It's cultural-wise very, very different from everything else. The nature is incredible, the landscape's amazing, like you can see so far and look so far, and people are super friendly and very interested. They always come to the car and ask questions, even if it's hard to understand. With translator and arms and legs we explain something, and yeah, we exchange gifts, like they give us something to eat, we give them something to eat, and yeah, I like it so far a lot. And yeah, thank you for having me in Mongolia, I would say. So what about the road? Oh, the road, I forgot the road. Oh shit. Fuck, the roads this is the worst I have ever experienced in my life. I have no idea how the cars are keeping together on these washboard roads. It's insane, it's really insane. Yeah, I have no words for it. I miss asphalt. I miss asphalt a lot. Okay, nice. За нэг ийм ахтай танилцсан да. Тэгээд манай бусад Францууд маань бол камера мэрт нэг ярихгүй хаа. Би бол тэгж л бодчихсон.
Францууд чинь ингээ харагдаж байна л да. Хоёр хүүхэн нь хоб бацаал. Тэгээд бид хоёр ичээний хил авалцсан юм болохоор ярьж суугаад бос. Тэгэл бид хоёр ч яг нөгөө Францаар ярихгүй. Тэгээд нөхдөд бид хоёрыг хаяад Францаар яриад байгаа. Il est tombé. Tu vas Clément, il est 11h là, s'il te plaît. Tiens. Гал түлээд сууж байна. Arrête s'il te plaît de jouer à ça là Clément. За хүүхдээ цагийн зах шиг байна. Oui, ça chauffe et là tout d'un coup tu dis putain je suis en train de m'enfoncer dans le lit. Tu sais que c'est faux. Ouais, Tu te le dis, c'est faux, c'est pas vrai, mais en fait tu peux pas lutter, c'est plus fort que toi. Bah oui, c'est vrai, Et c'est d'un horrible. coup, Moi, blackout. j'ai détesté. За унтчаа босоод ирсэн. Би нийтлээ унтлаа. 4:12 мөртөл унтсан шүү. Тэгээ манай хэд энэ байж байна. Сая энэ бөөндөө хоол хийж идээд бүүргэр хийж идээд тэгээд ганц сонирхолтой зүйл харсан нь юу вэ гэсэн чинь Франц болон Герман хүмүүс ер нь бүүргэрнийхээ махыг нэг чаналтыг нь болгалтыг нь рээрээр иддэг юм байна. Ингэж махныхаа хоёртлыг нь жоохон болгосон болоод тэгээд доторх нь бол түүхий. Надад тийм махтай бүр би бүр бүрээсээр агаад маха бүрэн болгож идэв. Эцээ манай хажууд нэг хэдэн хүмүүс кемплэх гэж ирсэн боловтой. Тэгээд манай их чи авьяасаа үзүүлээ. Pole dance гэдэг байна. Яг нь манайхаас ядгатай шонго дээгүүл байна. За энэ манай эдийн машин. Ахсай наа кофе авах гэж яг шиг байна. Надаас кофе авъя гэсэн болов уу? Эсвэл надад кофе хийж өгье гэсэн болов би ясаа ойлгосонгүй. Кофе гэж зүрсэн тэгээд. Францад мэдхгүй ч гэсэн одоо энэ явж байгаа энэ дунд амар дуртай байна. Манай ажлын энэ хүүшгэл залуу надад сонсож байсан тэгээд тэрнээс хойш ер нь битүү сонсож байгаа. Цаг агарын үед нэг юм их. Тэгээд энэ ч би гифтгэд хөгжил сонсож гифтгэд юмаа бэлдсэн байгаа даа. За тэгээд өнөөдөр дээр нь жоохон амралтын байдалтай өнжнө. Энд чи ирж амарч байгаа хүмүүс. Орфог хийж явах шиг байна. Манай эдэн Франц Германуудад одоо болтгоо чи. Бүгд сонирхдаг. Энийг ингэ тариад устрээ. За. Манай бөмбөг байхгүй мó? Жоохон бороо орлоо сая. Тэнгэр жоохон бүрхэг. Йоо.
clavier. La voix toujours un peu filtrée pour étouffer la timidité. Өнөөдөр нэлээд гоё ямар ч юм цаашаа аймаг гоё харагдаж шүү дээ. Тийшээгээ. Миний утасны багтаамж дүүрсэн. Хит их бичлэг хийгээд. Нар ер нь бууж ин да. Тэгээ хамт явж байгаа француудын маань нэг гэр бүл нь болохоор ер нь бүтэн жил гарan аялж яваа юм билээ. Тэгээд яаж энэ хүмүүстэй таарсан бэ гэсэн чинь тэр аялж яваад жил гарan аялж яваа гэр бүл маань найз нэлсэн билээ л дээ. Бас ингээд Оросоор аялж байгаа нэг Франц гэр бүл байгаа шүү дээ. Монгол руу чиглэж яваа та хэд нийлээд хамт яваач гэх. Тэгээд WhatsApp-аар холбогдоод Монголын хилийн цаана уулзаад Монголоор хамт аялж яваа юм билээ. Тэгэхээр ойролцоогоор нэг 7 хоног хамт явж байгаа гэж бол би ойлгосон. Тэгээ Герман ах маань бол угаасаа бас Орос хэлээр таарсан. 17 дахь өдөр. Тэгээс хурдан юм аа. Гэрээсээ гараад 17 хоног би ингээ явцсан байна гэхээр бас сонирхолтой байна. Тэгээ яг надад яг юу чухал вэ гэдгийг би өөрөө сайн мэдэхгүй байхгүй. Үнэхээр мөнгө чухал юм уу? Үнэхээр ингээ аялаа яваадах нь чухал юм уу? Олон хүмүүстэй уулзаад гэхдээ байнгын ганцаараа байх хэрэгтэй юм уу? Ямар хүмүүс донд байх хэрэгтэй? Би яг цаашдаа юу хийх хэрэгтэй вэ? Яавал би яг өдөр болгон өөртөө сэтгэл хангалуун амьдралдаа жаргалтай байх боломжтой вэ гэж бодож байна. Тэгээ ингээд бүх юм яг одоо ингээд сууж байгаа үед ингээд бүх юм миний сонголт байхгүй. Би цаашдаа хинтээ хамт баймаар байна. Ямар хүмүүсийн дунд баймаар байна. Юу хийж амьдрмаар байна. Ямар мэдрэмжүүд дунд амьдрмаар байна. Юу хармаар байна. Өдөр болгоныг яаж өнгөрөмөр байна гэдэг. Яг одооноос ахуулаад шийдвэр маань бүх юм миний гарт байгаа. Тэгтээ энэ уулзтай найсан. Тэрэндээ би сая уул руу ингээ хараад юм ярьж байхдаа яг ийм хэсэгт миний энэ нараа гар бүрийн сэтгэлтэй харьцангуй одоо захтанч махтахад болоод гайгүй байна. Ер нь идэж байгаа юм. Тэгээ гар мар нэлийн борлсон байгаа одоо энэ юусоо ингээд гэрт хотоос гарахаас өмнө би ямар байсан тайван төгч байгаа ах юм бол тэгээ энэ бол ингээд ингэтлээ харсан байгаа байхгүй. Царай маань ч ер нь нэлийн борлсон тэгээд арьс марс яагаад юм бэ гэж жоохон муухай болоод байгаа. Би яг жоохон надад юм сорвнууд байгааг бол би мэдчихэж байгаа. Ядарч мадраад арьсаа муу амраачихад тэгэл явж байгаа. Тэгээд тэнцээ нэг хідэн адуу явж байгаа мó юу явж байгаа мэдэхгүй байна. Yes. Манай юу хийж байгааг бол мэдхгүй би чи одоо цагт бодож байна. 8 болж чи би чи 3 цаг суудсан байгаа байхгүй. Ганцаараа уцаа хөтөө хоол. Шатар матар тоглож байгаа сул. Тэгээд нэг хоол ундаа ээжтэй. Тэгээд ерөнхийдөө жоохон унтах тал руугаа хазах бах та. Тэгээ маргааш өглөө овсын 100 жил өглөө 9-өөс эхэлнэ гэсэн. Тэгээд бидний чэнэс ер нь 8 гэ гарахад юм болох юм байна. 8 гэд гараад байж хурдан явчих гэж ярьсан. Тэр хүмүүстэй үздэгээр үзээд тэгээд ер нь үдээс хойш хяргас нуурлаа явна маргааш. Yes. Тиймэрхүү юмнууд бодож байна да. Цаашаа ямар тач үргэлжлэн. Hello, we are the Goma on the road. We are a French family and we are traveling with our van for 3 years. And this is Nico. Ophélie. I'm Marion. And this is Liana and she's eating. What about Mongolia? And we just arrived in Mongolia and tomorrow we hope we're gonna see the Nadam. Yeah.
And for now, we really like the landscapes. It's amazing. And we are really lucky because the weather is really good. And that's good. Wanna say something? Okay. За манай Франц хоёр гэр бүлийн нэг нь нөгөө нэг 3 жил аялж байгаа. Тэгээд сүүлийнх нь яг аялал тасралтгүй 1 жил үргэлжилж байгаа гэдэг нь энэ гэр бүл хэвгүй. Сая орой хоолоо хийж идсэн. Тэгээд Pete gave me some food. Thanks a lot for that. Yep. Тэгээ манай эд ч гэсэн надад ер нь хаад өгөхийг хүссэн. Тэгээд би бас жоохон санаа зовоод авч чадсангүй. Гадаа нэг иймэрхүү нарж арах гал одоо ч 9 болж байгаа гэдэг чи аргагүй юм байна л да. Тэгээ маргааш өглөө 8 гэж хөдлөнө. 9-д нямжиж очихын тулд тэгэхээр нэг 7 молоо гэж боссон дээр баха. Хүмүүс нэг төвөг утахгүй хүн шиг. Гэс босоод хамгийн маа бэлэн болгоод тэгээд инээдтэй туслаад тэгээ хамт улаангоо морондоо сая Facebook хаваадсан чинь нэг залуу ганцаараас аялж яваа юм. Тэгтээ яг намайг бодвол машинтай. Тэгээ Улаанбаатар хотоос шууд офис руу ирээд ирсэн. Аялал нь эхлээд нэг ганц 2 хоног хонож байгаа юм уу? Эхний хоног дээр л байгаа юм шиг үлээ. Тэгээ тэр залуутай маргааш нэг хэлтгэн таарнаа. Яп, ямар хөө залуу байна. Царай мэрэн байхгүй, хурамч камплэлээ л дээ. Тэгээд яп, туршаал үзэх хэрэгтэй. Энэ гэр бүл бол үнэхээр nice гэр бүл байлаа. Ер нь тэгээд уулзах хэвээр хүмүүс уулздаг гэдэг шиг тэгээд таарах хэвээр байсан бол таарсан баг. Тэгээд өчтөр оройос галт хүлээд мод шатаагаад ихчтэй саяны ярьдаг ихчтэй нэлээ юм ярьж суусан. Тэгээд бас надад айгүй гой зүйлсийг бас хэлж өгсөн. Таарах хэвээр байсан болоо таарсан, сонсох хэвээр зүйлээ сонссон. Тэгээд nice.